Энэ асуудал дээр хэдүүлээ ажлын хэсэг байгуулъя гэдэг ингэ явсан зүг баг. Улсын их хурлын гишүүн хүн бас нэг төрийн төшөө хүний байр суурьтай байдаг баймаар байна. Сүүлийн үед ингэ хараад тахад одоо тийм гудамжны популизм хэтэрхий хийдэг юм болж байна. Одоо бараг цалингүй ажлыг их ухааны юм ярьж эхэлж шít. Энэ тийм одоо баян хүний жаргал зангидаг газар биш ээ. Энэ бол төр улсаа авч явах гэж байгаа хүмүүс цугладаг газар. Тийм баян байгаа бол өргөдлөө өгөөд зайл. Өнөөдрийн хэлцэж байгаа асуудал ч гэлээ гэсэн төрийн нууцтай холбоотой. Ийм асуудал гарсан юм. ЖК-ийн үед гарсан юм. Төрийн онц нууцтай харьцсан улсууд шууд өөр улс орны иргэн болох, гадаад руу гарах, гадны компани зөвлөх болох, төрийн нууцыг хөдөлгөх маягийн ийм хэлбэрүүд явсан учраас зориуд 1 жилийн хугацаагаар нууцыг хадгалах зорилгоор бол улсын их хурлын гишүүдийг цалинжуулж төрийн өмнө үүрэг хүлээдэг юм аа. Энийг тайлбарлахгүйгээр зүгээр шууд л популизм хийчихэж шít. Тэгээ одоо энэ улсууд гараад хайчих уу? Гадны иргэн болчвол яач чадахгүй. Гадны компани зөвлөх бол яач чадахгүй. Ингэж хайж болохгүй байхгүй юу? Тийм учраас 1 жилийн хугацаанд тэр хүнтэй хариуцлага яриад цалинжуулээд нууц хадгалах үүргийг хүлээлгэж байгаа юм аа. Төрийн онц нууцтай 4 жил харьцаж байгаа хүмүүсүүдээ эднэр чинь. Ингэж бодож хандаж чинь нэр хүндээ өсөхийн төлөө энэ төрийн тогтолцоогоо солруулдаг байж болохгүй. Энийг зарим нэг нөхдүүд ойлгомоор байна. Арай хэрэг ситрэх гэдэг шүү одоо. Ер нь төр байна уу үе дээрээ тулах гэж байна. Парламентын тогтолцоо цаашдаа тогтох үе дээрээ тулах гэж байна шүү дээ. Энийг мөрөө тэмлээд байх юм бол энэ парламентын тогтолцоо чинь тисэхгүй. Өөр засаглал руу явна. Тийм учраас бас нэг төрийн төшөө хүн шиг хандаад ажлын хэсэг байгуулад энийг нухацтай сайн ярьцгаа. Магадгүй тэр гэрээгийн чангадах хэрэг байж магадгүй одоо 1 жилийн хугацаанд тэр хүнийг төрийн нууц хадгалахын тулд харин гэрээгийн чангадахад. За ийм үйлдэлийг бол хийж болохгүй, гадагшаа гарч болох, гадны иргэн болж болохгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү юмдын бол одоо чангадах шаардлага байж магадгүй. Ер нь гадны компани зөвлөх хийхин ч орж өгөх хэрэгтэй. Энэ хугацаанд бол ийм л зүйл шүү дээ. Энэ бол попрох зүйл биш. Тэгээ энэ дээр хэдүүл ажлын хэсэг байгуулалт ингэж явна.